юу хэлмээр байна вэ гэхээр зэрэг заримдаа эхчүүд маань төрдөг, хүүхэдтэй болдог, эсвэл одоо хөвшин аав ээжигээ асрах болдог тийм ээ. Тиймээс тэрнээс болоод их одоо унтаж амарч чадахгүй тийм тохиолдол бол эмэгтэй хүнд их байдаг. Тэгээд сүүлийн үед одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тавьж байгаа нойрсолтын тухай юу гэж хэлж ийнө вэхээр зэрэг заавал одоо хүн шөнө 7-8 цаг унтаж амрахыг бол бүтэн нойртой хонсон гэж үзэхгүй. Зүгээр яг хангалттай хэмжээний өөртөө одоо өдөрт заримдаа 30 минут уг хийх ч юм уу тий өөртөө хангалттай хэмжээний одоо нойр авч чадчихвэл цагаар хязгаарлахгүйгээр бол одоо нойрсон гэж үзнэ гэж байна. За дараа нь дасгал хийх гэдэг дээр юу гэж хэлэх вэ гэхээр зэрэг одоо бид нар дасгалыг бол маш их олон янзаар ойлголдог л доо. Тэгээ энэ дээр хамгийн гол юм та нарт би юу гэж хэлмээр байна вэ гэхээр зэрэг өдөрт дор хаяж 30 минут түүнээс дээш хугацаанд зүрхнийхээ цохилтыг хурдсдал алхаж юм уу, дасгал хийж юм уу, одоо гүйж юм уу тэгж чадах юм бол өөртөө одоо ямар нэг хэмжээгээр зүрхнийхээ ачааллыг ихсэгдэл ачаал өгч чадах юм бол тэрийг бол одоо хэвийн хөдөлгөөн дасгал хийлээ гэж үздэг. Тэгэхээр зэрэг 30 минут одоо ямар нэг хэмжээний дасгал юм уу, одоо алхалт юм уу хийчихээ. Тэгээд тэрнээсээ цаашаа болохоор зэрэг нөгөө зүрхнийхэн цохилт нь хурдсахгүй, амьсгалчин хурдсахгүй тийм байх юм бол дасгал хийсэн гэж бас битгий бодоорой. Энэ бас гол шалгуур байдаг юм шүү. За тэгээд оюун ухаан болон бие махбодоо эрүүл хадгалах хэрэгтэй гэж байна. За тэгэхээр зэрэг бид нар бол эрүүл хадгалахын олон учгийг бид нар энэ 7 хоногийн туршид ярилцах юм байна. Тэгээд тэрэн дээр та бүхэн яг одоо бурхантай ойр байх тий өөрийгөө одоо стрессээс сулалж одоо хүн болгонд зовлонтой хэцүү хүний сэтгэл санааг зовоосон тийм тохиолдлууд гардаг тий тэр болгоныг одоо өөрөө цэвэршилж өөрийгөө одоо сэтгэл санаагаа тайвшруулж бас бусдыг тайвшруулах тийм эрдэмт суралцах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ 7 хоногийн туршид бол бид нар энэний тухай ярилцах юм байна. За тэгээд бас нэг анхааруулах ёстой юм нь юу гэхээр зэрэг гэр бүлээсээ гадуур гэр бүлийн харьцаанд орохгүй байхыг бол одоо эмчнэр болгон бас за тэгээд сүмээс ерөнхийдөө бол хүн болгон мэдчихэдэг. Гэхдээ энэ дээр бас бол зарим тохиолдолд алдаа гарах явдал байдаг. Тэгээд энийг бас нөгөө Библи талаасаа тэгээ бурхны одоо өгсөн даалгавар юу гэдгийг энэ талаасаа энэ 7 хоногийн туршид бас үзэж судлах байхаа гэж бодож байна. За тэгээд эмэгтэйчүүдийн эмчид 6 сар тутамд үзүүлж явах хэрэгтэй гэх. Тэгээд их хөвчлэн ингээд эмэгтэйчүүдтэй ярилцахаар зэрэг 6 сар тутам үзүүлж явах хэрэгтэй гэдгийг мэдтгүү. Эсвэл одоо түрүү жил юм уу 5 жилийн өмнө үзүүлсэн намайг одоо зүгээр гэж илээ гэд ингэж ярих тохиолдол байдаг л да. Тэгэхээр зэрэг сая одоо миний эгчийн нэг найзын одоо 3 дахь өдөр сая мэслийн хаалгаанд орсон байгаа. Тэгээ тэр хүн болохоор зэрэг 11 сард үзүүлсэн. Тэгэхээр зэрэг өнөөдөр ч одоо 5 сар болчих чинь тий. Тэгэхээр зэрэг 7 сарын өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд тэр эмэгтэйг бол ямар ч одоо хавдар юу байхгүй зүгээр гэж хэлсэн байгаа. Тэгтэл сая одоо 5 сарын 15-нд Humаа хүзүүний хавдар нь 2 дугаар шатанда орсон байна гэд. Тэгэхээр 6 сар тутам үзүүлэхдээ бас их учиртай байдаг. Энд нөгөө одоо ямар нэгэн эмнэлгийн тийм бүрэн одоо шинжилгээ хийлгээгүйгээс болоод тэр эмэгтэйд урд нь байсан тэр хавдар маань одоо илрээгүй явцсан байна. Тэгэхээр зэрэг эмчид үзүүлэхдээ би тийм шинжилгээ хийлгэмээр байна, ийм шинжилгээ хийлгэмээр байна гэдгээ бас өөртөө илэн талангүй хэлж явах хэрэгтэй. Тэгээ тэр шинжилгээний тухай би энэ слайдны сүүлд нь үзүүлэх юм байна. За тэгээд дархлаажуулалтаа сайжрах боломжийг ашиглаж авах гэдэг. Ерөнхийдөө одоо манайд бол 5 нас хүртэл вакцинжуулалт хүүхдүүдэд хийж байгаа. Тэгээд тэрнээс дээшээ болоод ирэхээр зэрэг ер нь бол насанд хүрсэн хүнд халдвар судлалын заалтаар одоо өвчин дэгдэл гарсан тохиолдолд вакцинжуулалтыг бол хийдэг. За тэгээд тэр тохиолдол одоо зарлах юм бол нэг удаа сахуугийн вакцин ч юм уу, за нэг удаа улаан бурхны вакцин ч юм уу, за зарим тохиолдолд Б гепатитийн вакцин ч юм уу ингээ хийдэг. Тэгэхээр зэрэг улсын заалтаар тэгээд дархур судлалын заалтаар хийх вакцинууд гарч байгаа юм бол та бүхэн боломжийг ашиглаад бас хийх хичээгээрэй. Ягаад гэвэл Б гепатит за зарим тохиолдолд одоо энэ халдварт өвчнүүд маань цаана үлдэх одоо урхаг нь их байдаг. Тэгээд вакцинжуулалтыг бол зөвхөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг байж байгаа.
За тэгээд за энэ дээр нэг өдөр тутмын ариун цэврийн холбоотой нэг жижиг сажиг зүйл ярих гэж бодсон юм а. За тогтмол гараа угаахыг бол та нар мэдж байгаа тий. Тэг ялангуяа эмэгтэй хүмүүс бол хумсаа их урт ургуулах сонирхолтой байдаг тий. За тэгээд зарим тохиолдолд ингээд харж байхад нөгөө ээжүүд хүүхдүүдийн хумсыг яаж авахаа бас мэддэггүй. Тэгэхээр зэрэг хүүхдийн хумсыг ер нь эмэгтэй хүн гарын хумсыг яаж авах ёстой вэ гэхээр зэрэг хагас сар хэлбэртэйгээр тэгээд хурууны өндөгний одоо энэ үзүүртэй тэгшгийн хэмжээтэй тэгж авч явах хэрэгтэй байдаг. Тэрнээс цаашаа лав авч болдгоо. Тэгээд тэрнээс нааш илүү ургуулах юм бол одоо өөрөөсөө бас илүү хумсандаа арчилгаа тавих шаардлага гардаг. Харин хөлийн хумсыг бол хагас сар хэлбэрт авч болдгоо. Та нар мэдж байгаа бох зарим тохиолдолд нөгөө хумс нь хөл рүүгээ шигдэд ургацсан гинэ гэд тэгээд хумсаа ахуулсан хагалгаа хийсэн гэд хүмүүсийг сонсч байсан тий. Тэр хүмүүс маань хумсаа буруу авснаас болоод хумс нь одоо хөлийнхаа хурууны мах руу шигдэж ордог байна. За тэгвэл ямар тохиолдолд бид нар хумсыг зөв авсан бэ гэж үзэх хөөр зэрэг хөлийн хумсыг бол яг ингэж хөндлөн тэгшгэн тарьдаг. Тэгхийн бол цаашаа одоо мах руугаа ургадгүй байх нэ. За тэгээд за өдөр болгон бэлэг эрэхтнээ угаах гэж. За энэ дээр бэлэг эрэхтнээ угаах тал дээр би бас нэг хэдэн зүйл хэлье гэж бодож байна. Манайхан зарим тохиолдолд их савн ашигладаг. Эсвэл бүр өтрeenийхээ дотор талыг ингээд угаадаг тийм эмэгтэйчүүд бас байдаг. Тэгээ тийм эмэгтэйчүүдийг ингээд үзэхээр зэрэг хамгийн их одоо үрүүлсэлттэй, улаалтай тийм хүмүүс бол тэгж савндаж угаадаг юм аа. Эсвэл өтрeenийхээ дотор талыг одоо гараараа угаадаг тийм хүмүүс байж байгаа. Тэгэхээр зэрэг өтрээ гэдэг маань өөрөө тий байглаасаа одоо бурхнаас заяасан тийм цэвэршүүлэх систем ажиллаж идэг тийм дотор. Тэгээ сүүний хүчлийн бактери гэж тэр дотор тэр хэрэг одоо гадна талаас орж ирсэн бактериудыг устгадаг тийм бактериуд байж байгаа. Тэгэхээр тэр бактери бол савнд их төсвөртэй. Тэгээс савн одоо ойр ойрхон савнгаар угаадаг юм бол тэр бактериуд нь өөрсдөө амархан үхчихдэг. Тэгээ хэрвээ тэр сүүний хүчлийн бактери ингээ үхээ дуусгах юм бол дотор нь одоо мөөгөнцөр ч юм уу бусад төрлийн одоо гидсний савнцэр ч юм уу доороо ингээд ургаад тэгээд тэр нь одоо маа үзүүний улаалт тэгээд тэрнээс цааш өтрийн үргэлжил цаан юм гарах эвгүй үнэртэй ялгац гарах тийм юмнууд гарч ирдэг. Тэгэхээр зэрэг бэлэг эрэхтнээ угаахдаа яах ёстой юм бэ? Юугаар угаах ёстой юм бэ? Хэдэн удаа угаах ёстой юм бэ? За өглөө болгон юм уу эсвэл орой болгон юм уу? Заавал өдөр болгон угааж занших хэрэгтэй. Ялангуяа бага насны охтуудыг одоо бэлэг эрэхтнээ угааж сурахт нь та нар туслах ёстой. Тэгээд угаахта болж өгвөл одоо усаар тэгээд хэрвээ бүр боломжтой байх юм бол та бүхэн өтгөн харцаагаар угаачвал их зүгээр байдаг. Ягаад гэвэл харцаа өөрөө дотроо танин гэж одоо аргаагч үйлчлэгээд бодис үйж байдаг. Түүнээс гадна харцаа өөрөө бас үнэр дарах үйлчлэгээ тийм болохоор зэрэг савндахгүйгээр одоо харцаагаар юм уу эсвэл усаар угааж агаараа харин усанд орохдоо та бүхэн савндаад зөвхөн гадналаад ортогшоогоо бол өтрийгээ угаахгүйгээр угаах хэрэгтэй юм аа. За тэгээд би та бүхэн зүгээр нэг 2 3 юм үзүүлэх гээд аваад ирсэн. За тэгэхээр энийг мэдж энийг харсан хүн байна уу? Энийг ашигладаг хүн байна уу? Гараар өгөөж. Энийг одоо мэддэг хүн байна уу? Ашигладаг хүн байна уу? За тэгэхээр энэ юу вэ гэхээр зэрэг юм нүур угаадаг юм одоо тор байж байгаа. Тэгэхээр солонгос юм уу эсвэл Японы дэлгүүрт ингээд орох юм бол энэ тор айгүй хямдхан байж идэг. Тэгэхээр энэ одоо яадаг учиртай юм бэ гэхээр зэрэг бид нар ингээд сариндаа ингээд савнгаар нүрээ угаадаг штэ тийм ээ. Тэгэхээр савндаад ингээд угаахаараа зэрэг ингээд болцсон юм шиг ингээд цэвэрхэн болцсон юм шиг. Гэтэл яг үнэндээ бол нөгөө нэг арсны дээрээс таалстай одоо бохирдсан хэсгүүд нөгөө нүүрний будаг эдэр маань байж лээд. Тэгэхээр зэрэг одоо яг хамгийн их одоо Япон солонгосчуудын хэрэгэлдэг одоо нүрээ угаахад хэрэгэлдэг юм нь бол энэ байж байгаа. Тэгэхээр энийг ингээд хурундаа ингэж хийж хагаад тэгээд нөгөө нүур угаагч савнгаа дээр нь түрхэд ингээ хөөсрүүлээд тэгж жаад нүрээ угаах юм бол нүрийн будаг юмнууд их сайн арилдаг байх нэ. За дараагийнх нь болохоор зэрэг одоо бид нар сарын тэмдэг ирсэн үед те ямар төрлийн даамсыг хэрэглэх ёстой юм бэ? Одоо сарын тэмдгийн ариун цэв ялангуяа төрсний дараа одоо олон хоног шавхраг ирдэг те тэр тохиолдолд бид нар ямар даамсыг хэрэглэж яаж одоо өөрсдийг арчилж авч явах ёстой юм бэ? Тэгэхээр хүн болгон мэддэг ч байж магадгүй. Тэгвэл яг би та бүхэнд одоо өөрийнхөө мэддэг зүйлийг хуваалцах үүднээс ингээд зарим зүйлийг авчирыг гэж одоо үзүүлж байна. Тэгэхээр энэ бол ингээд Bella гэдэг компани энэ өдөр тутмын хэрэглэж байгаа. Энэ болохоор зэрэг дотроо ерөөсөө тийм синтетик бодис агуулдаггүй.
Тэгээд хүн ийм цаас эдлээс бүтсэн байдаг. Тэгэхээр энэ нь бол нөгөө бэлэг хэрэгтэн чи өөрөө ингээд байнгын чийгшүүлэгч ялгац гаргаж идэг үйлчлэгэд. Тэгэхээр энэ маань маш их сайн ингэж шингээж авдаг. Тэгээд энэ хүн цаасан байх тусмаа та бүхний эрүүл мэндэд ашигтай. Ягаад гэвэл одоо зарим тохиолдолд ингээд давсгны өрөөсөл болчлоо. Зарим тохиолдолд ингээд өндөвч өвдөд байна гэдэг маань ихэвчлэн одоо синтетик зүйлийг ингээд доор нь хийчдэг төрсийг ч юм уу синтетик одоо нялонын төрсийг өмсчдэг. Тэгэхээр зэрэг дээшигээ нөгөөдөг чинь ингээд бактери ургуулах нөхцөлийг бүрдүүлээд байнгын чихтэй байлгаад байдаг. Тэгэхээр чихтэй байлгах тийм нөхцлөөс найлуулахаар бэлэг хэрэгтнийг хамгаалж явах хэрэгтэй. За тэгээд дараагийнх нь нэг та нарт үзүүлэе гэж бодсон юм нь болохоор зэрэг бас Bella компани юу гэж байгаа зөвхөн цаасан юм өдөр тутмын хэрэглэж байгаа. Энийг их дээр үед л бид нар анх эхлээд хэрэглэдэг байсан. Тэгээд сүүлийн үед бас хүмүүс хэрэглэхэ болчиход байгаа. Тэгээд яагаад энийг би та нарт хэлээд байна вэ гэхээр энэ бас өөрөө зөвхөн цаасан юм дамск байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ялангуяа төрсний дараа нөгөө ойдолтой хүмүүс эдэр ялбаалгаж болохгүй, ойдол дээрээ сууж болохгүй гэдэг тий. Тэгэхээр зэрэг тийм тохиолдолд ийм даамсгуудыг хэрэглэх юм бол нялонон одоо тийм дээш одоо халдвар ингээд үржүүлээд авах тийм боломж нь бол багасгаад тэгээд хөлрөлт одоо чигшилтийг бол бууруулдаг байна. За тэгээд бас нөгөө сарын тэмдэг ирж байгаа үед одоо заавал нэг төрлийн ийм даамсгны савыг одоо дуусгах гэдэг шаардлагагүй байдаг. Аль болохоор болж өгөх юм бол одоо нэг ширхэг ийм өдөр тутамдаа тэгээд нэг ширхэг ийм даавн тийм тэгээд дараагийнх нь болохоор зэрэг нөгөө нэг за альж компанийн хойж болно одоо ингээд шөнийн хэрэгэлдэг ийм шөнийн хэрэглэлтэй тэгээд өдрийн хэрэгэлдэг ийм өдрийн хэрэглэлтэй ингээд хид хидийг нэг дор ингээд аваа тавьчвал жишээлх юм бол эхний өдөр нь айгүй бага ирдэг тий. Тэгэх юм бол энийг өдөрт нь хэрэглээ шөндөө одоо их хэрсэн үед энийг хэрэглээ. Тэгээ сүүлдээ бүр багасаад ирэхээр зэрэг одоо гэр мөртэй байх үедээ эн чинь бас нэг нэвтрэх гээд байдаг талтай хажуу тийшээ урсгах гээд байдаг тий. Тэгэхээр энэ боломжтой үед энийг хэрэглээд тэгээ бүр сүүлдээ энэ 4 5 дахь өдөр нь бүр нэг хоёрын хооронд үзэгдэхтэйдээ болоод идэг тий. Тэгэхээр ийм юм хэрэглэх юм бол эдийн засгийн хувьд ч гэсэн энэ маань бол бас биднэрт хэрэгтэй байна. За тэгээд охтуудад та нар ч гэсэн хандаж хэлэхэд дараа нөгөө заримдаа нөгөө охтууд ингээд цөнгөн дотроо даамс хийж явахаас ичээд байдаг тийм ахын бол нэг ийм уутан дотор жижигхэн тэгээд даамсгаа хийчээд ингээд явж байгаа юм бол нэг хүн анзаарахгүй эсвэл энэ одоо косметикний сав ч юм уу гэж бодохоор тийм тэгээд зарим тохиолдолд бас нөгөө гинтийн юм болдог шүү дээ. Одоо жишээлх юм бол нөгөө мдээгүй календараа хөтлөөгүй хизээ ирэх мэдгүй явж байгаа гинт биений имрэлгээс сандардаг тийм эвгүй байдалд орохгүй тулд дор хаяж ядаад нэг юм уу шиг ийм даамсгаа ингээд цүн дотроо хийгээд байнга уутан дотроо хийгээд аваа явж ивэл их зүгээр байдаг. За тэгээд би та нарт бас нэг мэдээллийн чанартай нэг юм өгье гэж бодсон. Одоо орчин үед болохоор зэрэг ерөөсө гадны орнд бас ингээд нөгөө даамс хэрэглэхээс татгалзаж байгаа юм байна. Тэрний яагаад өгөхөр зэрэг одоо ингээд энэ даамсыг эднэр чинь маш их одоо нялон орчин тойрноо бохирдуулдаг тий. Тэгээд юу хідэн гараам ямар өнгөтэй юм гарч байгаагаа хянах боломжгүй. Тэгээ бас тэр маань одоо нөгөө гэр орондоо бид нар ингээд хайдаг зарим ингээд дэлгээл энд тэнд хайдсан байдаг тий. Тэр маань бас биднэрт нэг эвгүй сэтгэл төрүүлэхгүй бас тийм үднээс хамгийн гол нь одоо байгаль орчин хамгаалах үднээс ийм даамскны одоо тийм нэг юу гэж хэлэх юм дэ одоо юулуур сав хадгалагч ч гэдэг юм уу тийм бүтээгдэхүүн одоо шинээр гарсан байгаа. Тэгээд та бүхэнд үзүүлэх зорилгоор би ингээд нөгөө юуг нь хайрцаг аваад ирсэн. Тэгээд яг доторхыг ингээд үзүүлэх гэсэн чинь манай найз өнөөдөр хэрглэж байгааг харчих. Тэгээ би оронд нь юу авчирсан бэхээр ингээд юулуур аваад ирсэн байгаа. Тэгээ энэ хэрглэж байгаа зүйл маань бол яг ийм энийг бол арай жижиг хэмжээтэй. Тэгээ латекс гэдэг нөгөө гондомны материалаар хийц учраас ингээд дарангууд ингээд бүр жижигхэн болчдөг. Тэгээд энэ нь одоо битүү. Тэгээд ийм зүйлийг бол ингээд өтрэндээ ингээд шургуулж хийгээд тэгээд энэ нь бол 12 цаг ингээд менструацны шингэнийг одоо ингээд хадгалж яадаг. Тэгээд 12 цаг тутам тэрийгээ солиод угаагаад тэгээд нэг ийм юм авцсан байхад бол нэг эмэгтэй хүнд 10 жил орчим үргэлж одоо хэрэглэх болцоотой гэж байна. Тэгэхээр энэ дөр бол гарч байгаа юмныхаа шингэнийхээ хэмжээг бол хянах боломжтой. Дээрээс нь одоо үнэр тий ямар зүйл гарч ийн гэж мэдэх боломжтой. Тэгээд энэ нь бол эдийн засгийн хувьд хамгийн гол нь аюу ашигтай байхгүй тий. Дахин даамсаг аваад ингээл зарим даамсаг нь аюу үнэтэй тий. Ийм юм хэрэглэл бас ийм юм гарцсан байгаа юм байна шүү. Тэгээд Монголд бас орж ирэх мэдгүй сайн мэдгүй. Гэхдээ интернетээр захиалаад авах юм бол ийм юм бол шууд Монгол руу үнгүү хүргэж байгаа тийм сайтууд бас байна лээ. За тэгээд охтуудад бас
захиж одоо та бүхний зүгээс хэлж явах хэрэгтэй юм юу гэхээр зэрэг тэр бизнесний дараа одоо шулуун гэзний амсрыг яаж арчих вэ гэдгийг та бүхэн сайн хэлж байгаа. Яг гэвэл ихэвчлэн ингээ харж байхад нөгөө нэг гар нь урд нь байдаг учраас тий нөгөө нойлынхын цаасыг бүхснийхээ ард тавьж байгаад ингээ уршаа арчаад байдаг. Тэгэхээр тийм биш. Боон дээрээ тавьж байгаад хоошо бүс рүүгээ арчдیں۔ Шүү гэдгийг сайн хэлж өгч байгаарай. Тэгжил өөрөөсөө сайн зааж өгч байхгүй бол яг тэгээ сурчхаараа зэрэг нөгөө өтгөн хэсэг нь өтрээлүүгээ ингээд ороод байдаг. Тэгээ тэр нь халдвар цагаан орхоо үүсгдэг тийм ба. Тэгээ тэрэн дээр бас нэг ингээд дээр үед та нар санаж нөө манай эмээ эдрийг өвөө эдрийг аяг хэрэгэлдэг байсан ингээ хэл цэвэрлэгч гэдэг тий. Нөгөө нэг Оросын нэг юм баатуута цагны ингээд артлаар ингээд цэвэрлэл зарим хүмүүс толгой тохиод байна тий. Тэгэхээр тэгж цэвэрлдэг хилээ их цэвэрлдэг байсан тийм ээ. Тэгэхээр одоо та бүхэн өнөөдөр гэртээ очиод хэрвээ хилээ цэвэрлдэггүй болвол нэг цэвэрлээд үзээч гэж би та бүхнээс хүсмээр байна. Тэгэхээр юугаар ч цэвэрлж болно. Энэ бол хамгийн хямдхан ингээд төмөр хийцэн өөрөөсөө бас хийцэн ч болно. Эсвэл дэлгүүрт ингээд хэл цэвэрлэгчгээ байж байгаа. Тэгэхээр хилний яг нөгөө хүүхэн хил за одоо артлын нөгөө арзгар хэсэг гэдэг шүү дээ тий. За залгуур тэг байгаа. Залгуурын наадлаас ахуулаад ингээд наашаага бүтнээр нь ингээд ухсаад гараад ирэх юм бол огт хилээ цэвэрлдэг хүн байсан. Нэг удаа тэгээд та нар хараараа ямар муухай юм гардаг гэж сан тэр хилнээс тэр хилний өнгөр бол одоо амны үнэр гаргадаг маш их тийм том шалтгаан болдог гэж үздэг. Тийм болохоор зэрэг та нар заавал хилээ одоо цэвэрлээд заншаач гэж та бүхнээс хүсмээр байна. Миний энэ 7 хоногийн семинарын хугацаанд энд сууж байгаа хүмүүсийн доор хаяж 30% хилээ одоо цэвэрлдэг болчих юм бол миний одоо энд байсан хэрэг бүтлээ гэж үзнэ. За тэгээд одоо тогтмол түрүүн эмэгтэйчүүдийн эмнэлэгт одоо хандаа 6 сар тутамд үзүүлнэ гэдгсэн тийм ээ. Тэгэхээр тэр үед одоо ямар шинжилгээ одоо өөртөө анхаарч ингээ үзэж явах хэрэгтэй юм бэ тий. За хамгийн нэгдүгüүрт нь бол одоо бид нар нөгөө карт гэж байдаг шүү дээ тий. Тэрийг ерөөсөө хайж болохгүй. Одоо эмчнэрийн гол одоо урд нь та залуу наснда ч юм уу хүүхэд наснда ямар өвчин тусч ийсэн, ямар эмчилгээ хийлгэж ийсэн, ямар хагалгаа хийлгэж ийсэн тийм юмнууд нь бүгдээрээ бичээстэй гэж байдаг. Тэгээ зарим тохиолдолд ингэдэгэл нэг эмэгтэйчүүдийн хагалгаа юм уу кесар хагалгаа хийлгэсэн. Би ч хаваа ахуулсан хүн байхгүй юу гэ. Тэгээд нөгөө бичлэг нь ингээд нөгөө юм дараа байхгүй эсвэл карта хайцсан гэ. Тэгээд яг одоо тэр савных нь аль хэсгийг авцсан. Тэгээ үнд өвчин байгаа мó байхгүй мó. Тэгээд нөгөөх нь эход харагдаад ялангуяа цэвэршсэн хүнд бол ингээд харагдахгүй өдр тийм бэрхшээл байдаг. Тийм болохоор зэрэг та бүхэн аль болохоор өвчнийхээ түүхийг ингээд хадгалаад тэрийгээ бүр ингээд урд нь дууссан түүх идэр ахын бол нийлүүлээд шин түүхтэй ингээд байнга хадгалж явж байгаараа та өөрийнхөө зөвхөн хадгалаад зогсохгүй охтуудынхаа ээж аавынхаа байнга ингэж нямбайлан хадгалж нэг газар хийж байгаарай. За тэгээд ялангуяа нөгөө нэг эрсдлийн янз бүрийн одоо ингэдэг чинь гал гарсан үед бид нар хамгийн түрүүнд юугаа авч гарах вэ гэхээр зэрэг бид нар бичиг баримтаа нэг хайрцаг нь хийж хадгалдаг. Тэгээд тэр хайрцгаа одоо гал мал янз бүрийн юм гарах юм бол пассворд бичиг баримт бүх юм аваад ингээд түрүүнд нь авч гарах хэрэгтэй гэдэг. Тэрэн дотроо болж өгвөл өвчтнийхээ түүхийг та бүхэн хийчээрэй. За дараа нь хоёрдугаарт нь бол одоо хөхөө шалгуулж авах хэрэгтэй. Би одоо 40 наснаас дээш хүн тэгээд одоо хөхөндөө санаа зовдөг юм би яаж шалгах вэ гэд. За би хөхөө шалгуулмаар байна гэж 6 сар тутамд ингээ очих юм бол ялангуяа хавдрын эмч нар бол одоо маш их уриалгахнаар хүлээж авах болно. Тэгээ би бас хөхний тухай дараагийн 7 хоногийн хичээлээс бас ярих байгаа. За тэгээд шээсний шинжилгээ өгөх гэдэг жаа. Тэгээд шээсний шинжилгээд бол их олон юмнуудыг хэлж идэг. Зарим тохиолдолд ингээл хүмүүс ярьдаг те нуруугаар өвдөд байна, бөөр өвдөд байна, ингээд авсгны хөршөрж өвдөд байна. Тэгээд энэ хоёроор ингэж хатгад өвдөд байна, цавируу ингээд өвдөд байна гэдэг ингээл маш их олон зовиртой ирдэг. Тэгээд тэр болгоны чи ялах юм бол бас шээсний шинжилгээ байдаг. За хэвлэлийн шинжилгээ гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр дотор үзлэгийг хэлж байгаа. Дотор үзэл одоо эмэгтэйчүүдийн дотор үзлэг хийн. За тэгээд дараа нь утрээний ялгцсан шинжилгээ гэдэг. За энэ дээр бол одоо pap smear буюу одоо яг умаа хүзүүний дотор сувгаас нь эсийн шинжилгээ авчдаг юм. Амархан шинжилгээ манад ороод ирч гэсэн хуучин бол хийж чаддгүй байсан. Одоо энэ шинжилгээ бол маш сайн хийж байгаа. Хэрвээ миний тэр ихчийн маань найз нь 11 сард байхдаа pap smear буюу эсийн шинжилгээ хийлгэсэн байсан бол умаа хүзүүнийхээ хавдрыг гэрт илрүүлэх боломжтой байсан. Маш одоо эрт шатанд нь бүр дөнгөж нэгдүгээр шатных нь ихэн үед байхад хүртэл одоо энэ pap smear буюу эсийн шинжилгээгээр умаа хүзүүний хавдрыг бол илрүүлэх боломжтой байдаг. За дараа нь бол даралтаа үзэгч ингээ үзэх гэж байгаа. Энэ болохоор зэрэг бас нөгөө цэвэршилт юмтай холбоотой гэдэг. За би энэний дараагийн сэдвүүдээр энэ тухай ярилцсан байна.
За тэгээд би та нарт юу гэж хэлмээр байна гэхээр зэрэг зарим тохиолдолд ингээл нөгөө эмэгтэйчүүдийн эмч нарт ингээл гадаа дүүрэн хүмүүс ингээл очролцсон тэгэл дотроо нөгөө хүн ингээл нэг нэгээр нь хүн үзэл өдөрт 20 30 40 заримдаа 120 гараад ингээл явчихдаг тий. Тэгэхээр зэрэг хүн болгоно та ингээл харилцаа за одоо та тгий одоо ингээл зөвлөгөө өгөхөд авах ерөөсөө маш боломжгүй байдаг юм аа. Тэгээ манай нөхцөлд бол нөгөө цаг аваад тухайн хүндээ ингээд зарцуулах тийм юм маш бага тий. Тийм болохоор зэрэг ингээд эмэгтэй нөгөө эрүүл мэндийн ажилчид маань их тийм хэцүү болцсон байдаг. Одоо ажилдаа шахагдаад тий. Тийм болохоор зэрэг тэгж цэрвэрлгүйгээр одоо өөр юм эвтэйхэн гэсэн эмчтэйгээ өөр нэг эмчтэй байнга үзүүлж ивэл зүгээр байна. За дараагийнх нь. За тэгээд ялгц гардаг. За би энэ ялгцсны хэсгийг ингээд яриад ингээд дуусгая. За ер нь одоо ямар ялгцыг хэвээ ялгц вэ? Өтрэнээс ярьж байгаа ялгц. Нэгдүгürt нь болохоор өнгөхгүй байх хэвээр. Ялгц бол сарын тэмдгийн дунд хэсэгт буюу өндгийн хэсэг гадагшаа ялгарч явах үед ихсэх хэвээр. Тэгээд энэ нь бол тунгалаг байх хэвээр. Өнөргүй байх хэвээр. Тэгээд энэ нь бол юм сунамдгай хэрвээ эмэгтэй хүний одоо сарын тэмдэг ирдэг тийм эмэгтэй хүн байх юм бол ямар нэг юм буужигнэлцэн, бөөгнөлцөн тийм одоо шинж тэмдэг байхгүй байх хэвээр. За тэгээд миний цаг дуслаа. Тэгээд маргааш нэг өдөр бидний цаг байгаа. Тэгээд та бүхэнд баярлалаа.